Хэдүүлээ энэ удаагийнхаа бичлэгээр 2009 онд нээлттэй хийсэн KG The Ultimate Gambler гэдэг нэртэй Япон киног хурангуул үздэсгэх болно. Ингээд бичлэгээ хүлээн авч үздэсгэнэ. Манай энэ удаагийн контентыг олон улсын боцны сайт 1xBet хамтран хүргэж байгаа. Хэрвээ та спортын мэдлэгтэй өмнө нь бет тавьж байсан, эсвэл бет тамаар санагдах юм бол доорх комент хэсэгт байршуулсан линкээр орж 1xBet-ийн бүртгүүлэх хэсэг рүү ороод тэгэл хэсэгт нь өөрийнхөө бүртгэлийг үүсгэх үедээ промо хэсэгт нь D-Recaps гэж бичээд өөрийнхөө анхны цэнэглэлтээр авах урамшууллаа 100% нэмэгдүүлэн аваарай. Анхааруулж хэлэхэд та 18 ба түүнээс дээш настай байх ёстой, мөн бэлэн мөнгөөр бооцоо тавьдаг учраас өөрийнхөө эрсдлийг байнга тооцоолоорой. Хэрвээ тэгж чадахгүй бол хизээж орохгүй байхыг анхааруулж байна. Энэ залуугийн нэрийг KG гэдэг. KG бол манай киноны гол дүр. Яг одоогийн байдлаар нэгэн сүлжээ дэлгүүрт ажилладаг ба нэг өдөр ажиллаа тарчаад гэртээ харихаар явж байх замдаа дажгүй баян байж болохуйц хосуудын директор зөрсөн чинь хосуудын хүүхэн нь KG-г өөрлөм ширтээд байна гэж залуудаа гомдлоод найз залуу нь манай KG-г бараг л машинаараа дайрхаа шахаад зүртэл KG мэн ууралж араас нь баахан хараалаа урсгаад үргэлжлүүлж ганган хэнцэр үнэтэй машинуудад уураа гаргаж байгаа. Нэг үнэтэй бензины хаалгыг хонхоотлон жийцсэн чинь бензин дотроос хэсэг залуучууд бууж ирэнгүүтээ KG барьж аваад өөрсдийнхөө захирал болох Ринко хэмээх нэртэй бүсгүүтэй уулзалдаг. Тэгтэл Ринко анхнаасаа л KG-г хайж байсан болж таардаг ба шалтгаан нь KG хэдэн жилийн өмнө нэг найзыгаа зээл авахтан тус болоод зээлийн гэрэн дээр нь батлан дагчаар оролцоод гарынхаа усгийг зураад өгсөн чинь тэр найз нь зээлээ авангуудаа буцааж төлөлгүй цугтаагаад ор соргүй алга болчихсон учраас зээлийн гэрэн дээр нь батлан дагчаараа гарын усгээ зурсан KG-г 2 саяын өр төлбөр дээр саяхан өшөглөж гэмтээсэн машиныхаа хохирлыг нэмээд төлж барагдуулахыг шаарддаг. Тэгсэн чинь KG өөрт нь юуж байхгүй. Би ядуу хүн. Тэглээж би яахлаар алга болсон хүний өмнөөс үр төлбөрийг нь төлдөйн гэд орилоод чарлаад эхэлсэн чинь Ринко KG-г арчаагүй, чадваргүй, үйсгүйгээр нь баахан дуудаж харааж байснаа. Ганцхан шөнийн дотор бүх үр төлбөрөө төлж барагдуулж дуусгаад бүр илүү их мөнгө тоолох саналыг тавьдаг. Тэрхүү санал нь KG өнөөшн бүсгүй хийсэн газар очиж нэгэн хөлөг онгоцонд суух ёстой ба тэрхүү хөлөг онгоцонд сууснараа KG асар их мөнгөн дүнгээр мөрийтэй тоглоом тоглож хожоод бүх үр төлбөрөө төлж барагдуулаад амьдралаа шинээр эхлүүлэх боломжтой ба KG үүнийг нь сонсонгуудаа тэр дороо саналыг нь хүлээж аваад шөнө нь урилга барьсаар нэгэн хөлөг онгоцонд орж иртэл яг өөр шиг нь эдний компанид өртөө өчнөөн ирчүүд цугларцгаасан байхаас гадна Юкиё гэдэг нэртэй хүн гарч ирэнгүүтээ хөлөг дотор байгаа ирчүүдэд хандан орой минь ирэх мүү дээ. Би та нарын тоглоомыг удирдах явах хост чинь байна. Тэгэхээр та нарт хүн тус бүрт чинь 1 сая йенээр үнэлэгдэх 3 ширхэг од өгөх болно. Нэгсэндөө та нарт хүн тус бүрт чинь мөрийтэй тоглоом тоглох 3 сая йен зээлүүлж байгаа гэсэн үг. Гэхдээ та нарт зээлүүлсэн 3 сая йенээсээ 1 минут тутамд 1% хүү бодож авах болно гэж хэлсэн чинь хүмүүс за байж байгаарай. 3 сая йен зээлэнгүүтээ 1 минутанд 1% хүү бодож аавна. Гэхдээ юу гэсэн үг юм бэ? Ийм гэж юу ийсэн? Эн чинь зүгээр л өөр байна штэ. Энийг чинь тэгээ хизээ төлж барагдуулах эн чинь боломжгүй штэ гэд орилолдоод эхэлсэн чинь Юкиё та нар угаасаа л гадаах ертөнцид хинч биш, юуч биш, зүгээр л хог шаарна. Тэртээ тэргүй дууссан амьдралтай юм байж одоо эндээс хожиж гараад өөрсдийнхөө цуглуулсан 1 сая йений үнэлгээтэй ингэртэй зүйлсэн одоо биднэрт бэлэн мөнгөөр зараад баяжаад гэр гэртээ харьцаадаг байгаа да. Та нарт ердөө 30 минут байгаа шүү гэж хэлсэн чинь ирчүүд гинэтхэн зоригжоод бүгдээрээ мөрийтэй тоглоом тоглохоор болцоодог. Ингээд эднэрийн тоглох тоглоом нь манайхныхнаар хайч чулуу давуу буюу хүн тус бүрт 4 хайч, 4 чулуу, 4 давуу гэсэн нийт 12 карт өгөөд 2-2-оор нь үйлдвэрлэхээр болдог ба тоглогчид өөдөөдөөс харж байгаад картуудаа зэрэг дэлгээд ялсан нь ялагдсныхаа ингээс нь одыг нь авч өөрийнхөө ингэрт наах ёстой ба од нь дууссан хүн тоглоомноос хасагдаж 30 минутын дотор 12 картаараа бүрэн тоглоод ямартай ч ингэртээ од зүүж үлдсэн хүн тухайн одоо бэлэн мөнгөөр солиод шууд гэртээ харих ёстой ба хүмүүс эхнээсээ хоорондоо тоглолцоогооч ялах нь ялж ялагдах нь ялагдаж ялагдсан хүмүүс тоглоомыг удирдах буй хүмүүст чирэгдээд нэг нэгээрээ алга болцоож харин KG маань хинтээ тоглохоо бас яг яахан мэдэхгүй зогсож байтал Funai гэдэг нэртэй хүн хурж ирэнгүүтээ хоёулаа гартаа барьсан 12 картнуудаа бүгдийг нь яг адилхан гаргаад тэнцээд байх юм бол хинэнч одоо алдахгүй. Тэгээд тоглоом дуусах үед хоёулаа ялагч болж эндээс баяжаад хамтдаа гарцгаая. Нэг баг болоод хамтдаа хожие гэж хэлсэн чинь KG маань баяртай гэх чинь саналыг нь хүлээж аваад 12 карта яг эхнээс нь ижилхэн гаргаад бүх зүйл төлөвсний дагуу яг сайхан тэнцээд явж байсан чинь яг 3 ширхэг карттай үлдэнгүүтээ Funai чулуу гаргах ёстой тохиролцоон дээрээ цаас гаргаж KG-г хожингуудаа өө яана ёстой уучлаарай би сая андуураа цаас гаргачлаа. Одоо би чулуу гаргана харин чи цаас гаргаж намайг хожоод сая алдсан нэг одоо буцааж аваарай гэж хэлэнгүүтээ KG-гаар цаас гаргуулад өөрөө хайж гаргаж хажингуудаа 2 дахь одыг нь авчихдаг.
Тэгсэн чинь Кайжи Фунайг ч юм уу намайг залилж хожлоо миний однуудыг буцаагаад өг гэж орилоод цохиод авсан чинь Фунай унахтаа Кайжигийн үлдсэн нэг ширхэг хайцны зурагтай картан дээр нь цусныхын толбыг тусаагаад бос ирэнгүүтээ бүх хүмүүст хандаж Кайжиг зааж өгөнгүүтээ хэрвээ та нар энэтэй тоглох юм бол шууд чулуу гаргаж хожоорой. Наадах чинь гартаа хайжтай шүү гэсэн чинь Кайжи зөрүүлээ Фунайг тэгвэл чи гартаа чулуутай үлдсэн бидтэй. Та нар цаас гаргаж энийг хожоорой гэд орилдсон чинь бусад хүмүүс бас хамтдаа тоглож байгаа хүмүүсийн картуудыг илчлээд бөөн өмнө самун үлсээд замраагаа алдаад эхэлсэн чинь Фунай за хүмүүсээ одоо тайвширцгаа надад нэг мэрэгэн санаа байна. Хідүүлээ нэг нэгнийхэн картуудыг мэдсэн юм чи одоо хоорондоо тоглоно гэдэг утгагүй. Тиймээс дөнгөж сая карта ичлүүлсэн хүмүүс гартаа байгаа картнуудаа бүгдийг нь нааш нь нийлүүлж өгөөд хольж хутгуулж байгаад буцаагаад харахгүйгээр надаар тараалгуулад авах юм уу гэж асуусан чинь хүмүүс бүгдээрээ тгий гэд картнуудаа Фунайд өгөж холиулангуудаа буцаагаад тараалгуулж авахар болцоодог. Тэгтэл Ишита хэмээх нэртэй нэг ах 0-д картнуудаа урсгах гэж байгаад баригдаад зодуулж орж ирснийхээ дараа газар хөвтээд надад хин нэгэн туслаа хаач гэж орилсон чинь Кайжи хурч ирэнгүүтээ аха би танд туслая. Харин таас надад зөрүүлээд тусалчих гэж хэлээд цусны толб болсон өөрийнхөө хайчны зурагтай картныхаа цусны толбыг нь арилгангуудаа ахаас цаасны зурагтай карт аваад ахын уруулнаас урсаж буй цусаар нь картныхаа ард талд толб үүсгээд Фунайд карта өгч холиулаад буцаагаад карта авсан чинь Фунай Кайжид яг өөрт нь байх ёстой цусны толбтой картыг нь өгөнгүүтээ хөөе Кайжи сая бүх картнуудыг би хооронд нь сайн холиод хутгаж байгаад тараасан юм чинь одоо чи бит хоёр нэг нэгэндээ ямар карт байгааг мэдэхгүй гэсэн үг үсттэй. Яах юм? Сүүлийнхээ үлдсэн ганц картаар тоглох юм уу гэж асуусан чинь Кайжи болж байна. Гэхдээ энэ удаа нэг биш 3 удаар мөрийцээ. Би 1 одтой, Ишита 2 одтой. Бид хоёр өөрсдийнхөө 3 удаар мөрий тавилаа гэж хэлсэн чинь Фунай Кайжид цохиулж унах үедээ картан дээр нь цусныхын толбыг үлдээснэ. Бас хүмүүст картуудыг нь буцаагаад тарааж авах үедээ Кайжид албаар цусны толбтой картыг нь буцааж өгөөд өөртөө нугалж тэмдэглэсэн чулуутай картаа авч үлдснээр дахин нэг санангуудаа 3 одоор мөрийцөд Кайжи болон Ишита ах хоёрт молигдуулж ялагдаад тоглоомыг удирдах буй хүмүүс чирэгдээд алга болдог. Харин Кайжи болон Ишита хоёрыг тоглоомоо цагтаа дуусгаж амжаагүй хэрэгээр баривчлаад 1 минут тутамд 1% хүү бодох 3 сая йений өрөнд оруулаад бүрлүүн GPS-тэй чипээр тарингуудаа боолын тэмдэгтээ тамгаар тамгалаад өрийг нь даруулахаар газар доорх нэгэн нууц үйлдвэрт хүчээр ажил хийлгүүлж эхэлдэг. Энэхүү газар доорх үйлдвэрт нь өрөнд орсон маш олон эрчүүд ажиллацгаадаг ба сар бүр сарын цалин гээд ердөө л 9100 йен гар дээрээ авцгаадаг. Ер нь энэ байдлаараа хизээж өрнөөсөө гарах боломжгүйгээс гадна 9100 йений цалинтай юм бэжиж дотроо зардаг юмнууд нь амар үнэтэй. Жишээлбэл нэг лаз пив 2000 йен. Тэгээд хүмүүс цалингаа бунгууд шууд угаал тэр дороо мөнгөө үрцгээчдэг. Ер нь буцаад дэлхийн гадаргуу дээр гарах ямар ч сонирхолгүй болцгооцсон. Тэгтэл нэг өдөр эдний үйлдвэр дээр усал гараад Кайжитай сүлд тоглоод хамтдаа хоригдсон Ишита ах бэртэл аваад Кайжи ахыг имлэгт хүргэж ирсэн чинь бас нэг бэртэл авсан Сахара гэдэг залуу би энэ газар удаан байж чадахгүй эндээс гарахаар шийдлээ гэж хэлээд энэ газар доорх ертөнцөөс гарахын тулд амиараа мөрий тавьж тоглолтог тоглоомд оролцохоор болоод харуулттай хамтдаа явах гэсэн чинь Кайжи би ч бас энэ газар үлдмээргүй байна. Ингэж амьдарснаас үгсэн дээр би явж тоглоомд оролцлоо гэж хэлээд Сахаратай хамтдаа явах гэтэл Ишита ах ч гэсэндээ Кайжиг дагаад зориг дэрийн зам хэмээх нэртэй тоглоомд оролцож өөрсдийнхөө эрх чөлөөг амиараа мөрийцэж олж авахар болцгоодог. Ингээд манай гурав өөрсдөөсөө гадна хитэн залуустай нийлээд нэгэн барилгын дээвэр дээр гарч ирцгээтэл өмнөх тоглоомных нь хост байсан Юкия хурч ирээд энэ удаагийнхан тоглоомын хостыг дахиад хийх болон та нар өөрсдийнхөө эрх чөлөөг эргүүлж авахар зориг дэрийн зам хэмээх нэртэй тоглоомд оролцох гэж байна. Энэ тоглоом шууд утгаараа зоригтой эрхэн тоглодог тоглоом. Та нар энэ хоёр барилгыг хооронд нь холбосон замаар доошогоо унахгүй явхад л хангалттай. Гэхдээ нэг асуудал байна. Та нар хөл алдаад тэнцвэрээ олж авахын тулд туулж яваа замаа гараараа барих юм бол тогон цохиулаад өөхөх болно. Тиймээс гараа оруулахгүйгээр яваарай гэж хэлээд хүн тус бүрт 10 сая йений бэлэн мөнгөний чек бичиж өгөнгүүтээ эсрэг талын барилга руу ороод чекээ бэлэн мөнгөөр солиулж авцгаагаараа гэж хэлээд тоглоомыг эхлүүлдэг. Ийхүү залуус маань араасаа хоёр барилгыг холбосон урт гүүрээр алхаж эхэлцгээтэл гинэтхэн тэнгэр бүрхэж салхилаад эхнээсээ унах нь унаад нэг нь бүр айж сандарснаасаа болж паниктаад буцаж алхангуудаа мөрөөрөө алхаж байсан нэгнийгээ татаж хамтдаа унаад зарим нь сандарч гүүрнээс гараараа зурж тогон цохиулж үхээд эцэст нь усан боргоноор Кайжи Сахара Ишита гурвах 8-д үлдцгээдэг ба Ишита Кайжид хандан чи энэ бэлэн мөнгөний чекийг охинд маань хүргээд өгөөч гэж гуйнгуудаа бэлэн мөнгөнийхэн чекийг Кайжид өгөөд охиныхоо нэр болон хаягийг нь зааж өгөнгүүтээ доошоо хүсэрч амиа хорлдог ба Кайжи Сахара хоёр замыг арайх гэж амжилттай гаталж дуусаад Сахара барилга руу нэвтэрж орохоор цонхны төвчийг нээсэн чинь барилгын цонх нээгдэх үед вакуум орчноос хүчтэй салхи гадагшлаад Сахара салхинд хийсч барилгаас унаад Кайжи ганцаархнаа л барилга руу орж ирдэг.
Тэгсэн чинь энэхүү мөрөөдтэй тоглоомын ертөнцийг үүсгэсэн хамгийн том босс нь Кейжиг чи зоригт ирийн замыг гаталж чадсан анхны хүн. Үнэхээр сонирхолтой үзүүлбэр байлаа гэж магтаад Юкиод Кейжигийн бэлэн мөнгөнийхэн чекийг бэлэн мөнгөөр сольж өгöd гэрлүү нь явуул гэж хэлтэлд Юкио Кейжигийн өмнөх бүх өрүүдийг нь хасаж суудахад гар дээр нь 10 сая биш 753 мянган йен өгөхөр болдог. Тэгсэн чинь Кейжи уурлаад Юкио руу дайрсан чинь босс нь Кейжиг энэ үнэхээр сонирхолтой залуу байна. Юкио чи энэ залуутай үлдсэн 753 мянгад нь тоглолчих. Харин Кейжи чи манай Юкиог хожих юм бол 753 мянга 10 дахин өсгөөд аваарай гэж хэлээд Юкио Кейжи хоёрыг халз мөрөөдтэй тоглоом тоглуулахаар болдог. Тэгээд энэ хоёрт хүн тус бүрт 4 ширхэг оршин суугч гэсэн ижилхэн карт өгөөд Юкиод хаан харин Кейжид боол гэсэн нэг ширхэг өөр картнууд өгөнгүүтээ та хоёр өөрсөддөө байгаа картнуудаа зэрэг нэг нэгээр нь дэлгэцгэх ёстой. Хэрвээ оршин суугч гэсэн картнууд хоорондоо давхцах юм бол тэнцэнэ. Харин Кейжи оршин суугчийг дэлгээд Юкио хаанаа дэлгэх юм бол Юкио хожино. Хаан угаасаа л оршин суугчийг барна штэ. Гэхдээ Юкио оршин суугчийг дэлгэх үед Кейжи чи боолоо дэлгэчих юм бол Юкио хожиж шүү. Учир нь энгийн оршин суугч боолыг барна. Кейжи чамд хожих ганцхан боломж байгаа. Юкио хаанаа гаргах үед нь чи мэдрээд боолоо гаргах юм бол чи ялна гэсэн. Бусад бүх тохиолдолд тэнцэн аль эсвэл чи хожигдно. Хэдийгээр чамд хожих магадлал тун бага байгаа ч амжилт хүсье гэж хэлээд энэ хоёрын тоглоомыг эхлүүлдэг. Тэгсэн чинь Кейжи эхний 2 удаагийнхаа картан дээр оршин суугчийг гаргаж тэнцээд 3 дахь удаагийн картаа сонгох үедээ боолоо сонгоцсон чинь Юкио Кейжиг боолоо гаргах гэж байгааг нь мэдрээд өөдөөс нь оршин суугчаа гаргаад хожицсон чинь босс нь өө ямар урамгүй тоглолт байваа. Хөөе тэр булан зогсож байгаа эмэгтэй чи хэдэн настай вэ? Гэд Кейжиг анх тоглоомд оруулсан Ринко хэмээх нэртэй эмэгтэйгээс насыг нь асуугаад 39 настай гэсэн хариултыг авангуудаа Кейжид би чамд 390 мянган йен зээлүүлье. Чи дахиад нэг удаа Юкиотод тоглох уу гэж асуусан чинь Кейжи тгий гэж хариулаад Юкиотод дахиж тоглоод тоглоом дөнгөж эхлэнгүүт тэр дороо боолоо гаргаж Юкиод хожигдоод 300 сая йений өрөнд ороод газар доорх ертөнц рүүгээ буцаар болдог. Ийхүү Кейжи маань доод ертөнц рүүгээ явхаасаа өмнө өөрийгөө яагаад 2 удаа дараалж хожигдсан болохоо бүр ихнээс нь эргцүүлж бодоод Юкиог тоглоомынхоо үеэр зөвхөн цаг руугаа ширтээд байсныг мөн Юкио өмнө нь зүүж байсан цагаа яг тоглоомын үеэр солиод өөр цаг зүүцэн байсныг бас өөрийгөө анх боол болж байх үедээ бирүүгээ чипээр тариулж байснаас санаад карта дэлгэхээс өмнө сандраад зүрхнийхэн химнэлээр өөрийгөө Юкиод илчилж өгөөд байснаа ойлгонгуудаа өөрийг нь газар доорх ертөнц рүү хөргөж өгөхөөр цуг яваа залуус болон мөрөөдтэй тоглоомын ертөнцид оруулсан Ринконоос ариун цэврийн өрөө ороодхыг гэж гуйгаад ариун цэврийн өрөөнд оронгуудаар Ринкогоос надад 50 сая йен зээлж би Юкиотод дахиад нэг удаа тогломоор байна. Би энэ удаадаа заавал хожноо гэж гуйж ятгасаар байгаад 50 сая йен зээлэнгүүтээ буцаж дээд давхар руу гараад Юкиог эцсийн мөрөөдтэй тоглоомдоо дууддаг. Тэгээ яг тоглоом эхлэхээс өмнө Кейжи тойл мөргөж толгоогоо хаглаад зүрхнийхэн химнэлийг уншигдах боломжгүй болгонгуудаа Юкиогийн нүдийг нь хуурч ширээн дээр үлдээсэн боолоо оршин суугчаараа сольж байгаа мэт дүр эсгээд ширээн дээр боолоо үлдээнгүүтээ дээрээс нь толгойнхын цусыг тусаагаад тэндэг тавьж харуулангуудаа тоглоомынхон явцад 3 удаа оршин суугчаа дараалан гаргаж тэнцээд сүүлд нь цусны толд болсон боолоо гаргасан чинь Юкио Кейжиг ширээн дээр үлдээсэн боолоо оршин суугчаараа сольж байсан. Тэгээд ч зогсохгүй дээрээс нь цусныхын толбыг үлдээсэн гэж бодоод оршин суугчийг нь барьж идэхээр хаана гаргаж Кейжид молигдуулж боолд нь ялагдаад Кейжи мен мөрөнд тавьсан 50 сая йен 10 дахин өсгөөд 500 сая йен авахар болдог ба. Юкиогийн босс нь Юкиод чиний хожигдсан 500 сая йенийг чинь яг одоо би төлнө. Харин чи тэр 500 сая йенээ биеэр төлөөрэй гэж хэлээд газар доорх ертөнц рүү хар ажил хийлгэхээр цөлдөг. Ийхүү 500 саятай болсон Кейжи маань өөрт нь итгээд 50 саяыг зээлсэн Ринкотойгоо хамт усан онгоцон дотор байрладаг үнэтэй ресторан руу орж ирээд дайлж цайлаад баярлаж талархснаа илэрхийлээд зээлсэн 50 сая хүүтэнд буцааж өгч байгаа шүү гэж хэлээд 200 саяыг нэмэнгүүтээ 250 саяыг өгсөн чинь Ринко баярлаа гэж хэлж авангуудаа ууж байсан пивэнд нь нойрсуулах юм хийж өгч унтуулангуудаа бүх мөнгийг нь аваад явчихсан байдаг ба Кейжи маань юу ч хүс ирээд Ингрийнхээ халааснаас нэгэн дугтуутай мөнгө олон захиа олж аваад захиаг нь уншсан чинь Кейжи гэртээ ярьж байгаад чинь баяр хүргэе. Би өмнө нь чамд зээлүүлсэн 50 сая 10 минут тутамд 30% хүүтэйгээр зээлүүлсэн байсан шүү. Бас чи миний машиныг өшөглөөд гимтээж байсан. Тэр бүх өрүүдийг чинь нийлүүлээд 500 саяас хасах юм бол гар дээр чинь 435 мянга үлдэж байгаа шүү. Одоо чи бид хоёр хин хэндээ өргөгүй болцгоосон шүү гэж бичсэн байдаг ба. Кейжи маань 500 саяасаа ердөө л 435 мянгатаа үлдээд Ишида ахта хамлсан ёсороо 10 саяын бэлэн мөнгөний чекийг нь охинд нь хүргэж өгчөөд хаашаа ч юм бүү мэд өмнөө ямар нэгэн зориг гаргаад алхаж буйдар зураглалаар энэхүү кино маань төгсдөг.